За сайн байна. За дараагийнх нь нэг хүний асуусан асуулт байна. Энэ дээр зорилгоо хэрхэн тодорхойлох вэ гэсэн асуулт байна. Энэ хэний асуулт вэ? Та энэ асуулт мөн үү биш үү? Хэний Игмагийн асуулт уу? Байж магадгүй те. За, юу ч гэсэн ярьчих. Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ гэдэг би түрүү хэлсэн ш great гэдэг те. Энэ түрүүний нөгөө миний өгсөн 10 зорилго тодорхойлох алхмыг хуваацсан gather, review, evaluate, те action time. Gather гэдэг нь цуглуулах гэсэн үг. Review гэдэг нь тэрийг шалгаж үзэх гэсэн үг те. Энэ хэрэгтэй юу үгүй юу яахан ямар учраас хийж байгаа юм гээл те. Evaluate гэдэг нь сортлж болно гэсэн үг бас те. Өөрчлөлт хийн гэсэн үг. Тэ хаана энэ энэтэй хамааралтай юм уу, энэ үнэтэй холбоотой юм уу гэх тэ. За тэгээд дээр нь үйлдэл ямар алхмууд хийх ёстой юм гэдэг тэ зорилгоо тодорхойлох алхмуудаа бид нар ярьж байгаа шүү дээ тэ. Тэгэхээр тэрийгээ бид нар ярих хэрэгтэй. Тэгээд таймд цаг хугацаа хизээ тэрийгээ хийх юм гэдэг цаг хугацаагаа буулгаж өгөх тэ. Тэгвэл бид нар зорилгоо хэрхэн тодорхойлох вэ гэдэг маш товчхон хариулт олох гэдэг нь л та тэ. Түрүүн бид нар өгсөн 10 зорилго бол миний өмнө өгсөн 10 алхам гэж яриад байгаа шүү дээ тий. Энэ 10 алхам бол яах аргагүй хүний маш ерөнхий гэдэг юм детальчсан асуулт хариулт дэлгэж зорилго тодорхойлоход хэрэглэх багаж хэрэгслүүд байхгүй. Харин одоо энэ 5 ширхэг great гэдэг модель загвараар бол 5 ширхэг болгоод багцлцсан юм байна. За зорилго тодорхойлох 14 гэдэг дээр гаргасан шүү дээ тий. Тэгээд дээрэс нь зорилго тодорхойлох 10 алхам тэнгуутаа зорилгоо тодорхойлох 11 дүрм гэж нэг гаргасан шүү дээ түрүү хэлсэн. Тэр 11 дүрмийг бүгднийг нэгээс нь 11 хүртэл хэрэглээд явахад яа харахгүй айгүй сайн зорилго гарна. Тэгээд тэрийг бодоод ерөөсөө ганц 2 сарын дотор хүн хийцэн ч 2-3 жилийн дараа ч гэсэн хэрэг болохоор зорилгонд юу нэг гарна. За зүү тэ хүмүүсээ